Hi guys. Шинэ хэмжлэгтэй тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлэн хамтдаа миний өрөөдөө танилцсанаа. Бичлэгийг одоогоос 4 жилийн өмнө хийжсэн. Тэр бичлэг маань бас viral болж исэн. Тэр үед бас та нар тэр бичлэгийг үзчихсэн байх гэж би бодож байна. Тэгээд одоо дахиад бүр том болсон Номын Эрдэнэ өрөөнд тавтай морил. За шууд ингээ эхэлцгээе. За та ороод ирээрэй. Миний өрөөний тавилгууд бол нэлээд том. За хэдүүлээ шууд үүдний хэсгээс эхлэе гэж би бодож байна. За юутаж миний байнгын зүүдэг шилнүүд маань агаа. Тэгээд эдгээр бүгдээрээ юм компьютерийн хамгаалттай шилнүүд би ингээ гоёлын шил болгож зүүдэг. Тэгээ би тусдаа бас шилний танилцуулдаг бичлэг оруулна гэж бодож байгаа. За тэгээд доор нь олонгуудаа миний өчтөр үүрсэн түгэн тэгээд нөгөө нэг төр зүгээр ингээд тавьчихсан байгаамаа хэрэгцээний хамнуудыг хийгээд. За хажууд нь олонгуудаа миний гутлын хэсэг байгаа. Тэгээ бүх гутлнуудаа ингээ хайрсаг нотог хийгээд тавьсан байгаа. Тэгээ би хөвчлэн конверс өмсдөг байсан. Одоо гэтээ конверсных өмсгөө байсан. За юутайч энэ доор олонгуудаа миний бассейндээ авч гардаг цүнх маань агаа. Ингээ шууд өөдөндөө тавиад ингээ аваад гарахад их амар идэг. За юутайч одоо ишээ хоёр дахь хэсэг рүүгээ шилжчихсэн. За дээр нь болготой миний чамдаа байгаа. Би тэрийг хөвчлэн ийшээ тийшээ явахдаа аваад явдаг. Ер нь дандаа энэ чамдаамыг ер нь хөвчлэн авч явдаг. За тэгээд миний шүүгээ байна. Эхний юм шүүгийн дотор болготой жоохон замбрааг байгаа. Би нэг сайн янзалж ядаагүй. За ийм юмнууд байгаа. Энэ болготой миний жоохон зузаавтар цамцнууд маягийн юмнууд дээгүүр нь хөвчлэн байгаа. Тэгээ миний энэ дотор болготой миний дотор хувцс өдр байгаа гэх юм. Үгүй цагаан ирэл. Дотор хувцс байгаа. Энэ доогоор нь болготой миний юм нөө шил мэл юу өдр бас нэг дил сул юмнууд маань байгаа. За тэгээ энэнгөр болготой миний Джейсон өмднүүд байна. Хвчлэн би энэ Джейсон өмднүүдээ дандаа өмсдөг. Тэр доор миний шатаахж байгаа хувцс байна. Тэгээд миний бас нөгөө нэг хайрцаг нь байхгүй гутлнууд бас байна. Миний болболын гутал, миний саксны гутал байна. Тийм ээ. За энэ талд нь олонгуудаа би зүгээр хувцснуудаа бүгдийг хийсэн байгаа. Тэгээд юутаж энэ дээр нь олонгуудаа жоохон забраагүй өөчтөр. За юутаж энэнгээр баахан ингээ миний өөрдөг цүнхнүүд байгаа. За тэгээд энэнгээр ингээд ойлгомжтой зад ингээд юм хувцснууд. Oh my god би сая ямар микрофон руу гойлооч. За юутаж одоо миний хажуу талын орны хажуу талын шүүгийн хэсэг байна. Энийг чимгэж байгаа бичлэгийг та нар үзхийг хүсвэл миний TikTok болон Instagram хаяг дээр байгаа шүү. Тэгээд би танарт нашааруулаарай. Тэгээ би танарт миний TikTok аккаунт тэгээ миний Instagram аккаунт энэ хоёр талд ингээ гарнаа. Тэгээ та нар бас сонирхоод үзээрэй. Би илүү итгэвтэй байдаг. За тэгээд энэ дээр болонгуудаа миний 2 уудаг витамин байна. Тэгээд миний 2 төрхтөг үнэртэй ус бодлон миний биеийн мис байна. Хүмүүс нөгөө биеийн мисний маань айгүй их асуудаг. Энэ болонгуудаа ийм Victoria's Secret-ийн Aqua Kiss гэдэг төрөл нь байгаа шүү. Энэ болонгуудаа үнэртэй ус маань болонгуудаа Tiffany-гийн үнэртэй ус байгаа. Би нэрийг сайн мэдэхгүй байна. За тэгээ энд миний нөгөө нэг шүүгээрээ багтдаггүй бугууч байна. Юутай чи энэ бугуучийг би зүүмэрлээдیں۔ Гэтэ би хизээ зүүхэ мэддэггүй. За энэ долонгуудаа манай гэрийнхний зураг байна. Тэгэд энэ дотор миний бас дийл суул жижиг юмнууд маань гол чимэглэл юмнууд байна. Тэгэд энэнгээр нөгөө нэг гарын тоснууд маань байна. Тэгэд энэ биеийн тост болон тэгэд энэ хөлс дарагч. Тэгэд энэ длааны суурь байна. За энэ дотор хэдүүлээ юу байгааг харцгаая. Энэ жоохон юмнууд нь хуурж унаад. За энд миний бас витамин байна. Тэгээд миний хвчлэн урт нөгөө нэг зүйлтнүүд маань байна. Таарн дээр өмсдөг. За энэ долонгуудаа миний бугуувчнууд байна. Арай бараа өнгийн энэ долонгуудаа миний жоохон цайвар өнгийн бугуувчнууд байна. Энэ дээр нь долонгуудаа миний бүгж болон бас эмэг зүйлтнүүд байна. За энэ хэсэг бол ийм гоё. Би энэ хэсгийг дандаа одоо яг энэ шүүгийг хөвчлэн дэндүү ашигладаг тийм. За тэгээд энэ доктор олонгуудаа маш дийл суул юмнууд мэдгүй ингээд угаасаа л амьдралын ингээд хэрэгцээгээр гарч идэг юмнууд байна. За энэ доор нь олонгуудаа миний өсний юмнууд байгаа. Гэтэ би эдрийг бараг хөвчлээ ашигладаггүй. Яна миний хөл ямар тэнэг болов. За энэ бол миний мэдээж сайхан ороо. Энэ бол миний ингээд нэг хөлн засраа хийж унтдаг нохоо маань байна. Тэгээ энэ ингээд амар муухай болсон юутай юм нэг бэлгэн дэрсэн юм нэг дэр байна. Тэгээ миний дандаа дэрэлдэг дэр байна. Тэгээ энэ дээр болонгуудаа миний нүдний хаалт байна. Энэ миний усны сав байна. Тэгээ энийг ингээ өрөөндөө ингээ усыг ёо тэр юм хөр. Хүсэг чи ингэж ирээ. За энэ бол миний усны сав. Би ус удаг. Тий.
амар эдийг ингээд тавьчихаар том руу орохгүй. За тэгээ миний цаг. За энэ ормон болгонгуудаа доороо ийм дэлгэгддэг. Тэг дотор нь маш олон төрлийн нөгөө нэг цагаан эргэлүүд маань миний хшээ манай гэрийн цагаан эргэлүүд маань байгаа. За тэгээ энэ шүүгэн ормон болгонгуудаа цаанаасаа өөрөө ийм нэг юм явуулдаг юм юутай. Тэгээ энэ дотор манай аавын бахан цагны хайрцагнууд байгаа. Хайж чадахгүй тэгээд тий. За айгуу гоё ингээд ийм энэ хэсэг ингээд миний коридорын хэсэг байгаа. Тийм тэгээд ингээд миний өрөө. Тийм. За бодлонгуудаа миний мэдгүй нэг жоохон иймэрхүү юмнууд байна. Нэг гоо сахных юм шиг. Тэж бол энэ хэсгээр бол миний бүх амьдрал өрнөдөг. За юутай ч энд би нүрээ будна. Хичээлээ хийн, эргэж хараад зураг зурна. Тэгээ би тэр доор орж хэсэг суудаг байгаа. Ямар болов? Ганцаардлын юм болов? За тийм баг шүү. За юутай ч би энэ толиндоо аягүй дуртай. Тэгээд энэ ард нь бас бахан юмнууд байгаа. Юу одоо тийм бас саглаа өсөр одоо ашиглахаа хэлсэн байна хаа. За яг байгаа. Энэ долонгуудаа миний арт дизайны би бүр медаль аваагүй удаж байгаа сая сүүлд нэг юм 2 медаль төлсөн юм. Тэгээ тэрийг ингээд тавьсан байна. Нэг нь саксных нөгөөдг нь арт дизайны тим юуных. Тэгээ миний зүүдний одоо гой зүүдлүүлдэг юм. Зүүд манагч маань байна. Тэгээд энэ үнэхээр нэрнгээсээ л гой зүүдлүүлдэг. За тэгээд эндээс олонгуудаа ийм саанягаас авсан гой дум байна. Би ихэвчлэн эндээс ном авч агаад энэ доошоо ороод уншдаг байгаа. Гэтэ миний толгой багтдаг. Тийм. За би доор нарч харуулнаа. За ятаж энэ долонгуудаа миний дурсамжийн хайрцаг байгаа. За би танарт харуулъя. Энийг би бас тусдаа бичлэг хийж оруулдаг юм уу гэж бодож байгаа. Жохон тост олчиж. Ингээд юутаж бүр маш олон төрлийн ингээд юмнууд байгаа. Одоо сүүл жишээлбэл 6 карцхан 6-гийн тоглолтыг үзсэн. Тэгээд миний зүүчсэн аппарат төрлөө. Тэгээ надад хүмүүсийн үжижсэн захианууд байна. Тэгээд ингээд миний анхны маратонд орсон юу байна. Тэгээ миний хамгийн анхны үерхлийн одоо 6 хоног үрсэн үерхлийн маань тийм ийм чихэр надад өгсөн анх уулзахтаа. Тэгээ би тэрийг нь хадгалцсан. Sorry guys. Ятач энийг би танарт тусдаа бичлэг үзмээр байвал комент хэсгээр бичээрэй. Номнууд байна. За би хамгийн сүүлд уншиж байгаа ном гэвэл энэ хамгийн сүүлд 2-3 сарын өмнө энэ номоо уншиж байгаа гэж та бүхэнд харуулсан. Тэрнээс хойш би нэг 5 хуудас л уншсан юм шиг байна. За тэгээд энэ номыг би уншиж байгаа Coraline. Гэтэ би өрдөөсөө уншдаггүй л дээ. За. За тэгээд үзхий хязгаар байна. Манай найзаасаа би зээлж авсан. Энэ ном бол гоё ном билээ. Яг одоо бидний үеийн хүүхдүүд их хвчлэн уншдаг. Би энэ харизм уул энэ номыг аваад харизмтай болох гэж авсан даанч би уншааг байгаа. За ер нь бол ингээд миний Aura and Karma-гийн талаар судалмаар санагдаад энэ номыг авсан. Тэгээ би бас уншаагүй. Тэгээ бас минималист баймар санагдсан боловч би бас уншаагүй. Ер нь бол ингээд уншаагүй номнууд байгаа. Тий. Уншиж дуусгасан 2 ном маань хоёулаа өөр тустай 2 хүнд байгаа юм байна. Өөрөө уншсан болохоор тэр хүмүүст бас уншуулах гээд. Толонготой ийм энгийн лент хизээж ашигладаггүй. Тэг гоё өнгийн лент ашигламаар идэг. Та нар хэрвээ анзаарч исэн бол би цэнхэр хувц өмссөн байвал цэнхэр өнгийн лент маань ийм болсон та нар бас мэднэ нах. Миний хамгийн анхны first date хөөхөө надад зориулаад ийм хөөхөн юу цэцэг лего авчиж өгчээсэн. Миний бүр хамгийн анхны first date байсан. За тэгээд энэ залуутайгаа бол удаа үргэлжлээгүй тэгээд дууссан байгаа энэ харилцаа маань. За юутай чажуудын шин дэвтэр болон тэгээд миний энэ бас бахан ингээд юмнууд байна. Би энийсээ тайлбарлаж мэдэхгүй байх бичих хэрэгүүд. За тэгээд энэ доор болонготой миний өмнө жил хэрэгжилжсэн дэвтэрнүүд маань бүгд байна. Тэгээд миний номнууд байна. Тэнгүүтээ хажууд нь миний тэмдэглэлийн дэвтрүүд байна. Энэ тэмдэглэлийн дэвтрүүдийг болонготой ер нь өдөр тутам чи сар тутамныг ашигладаг тэмдэглэлийн дэвтрнүүд маань агаамаа. За юутайч би танарт тэмдэглэлийн дэвтрийнхаа цуглуулгыг харуулсан бичлэг маань яг одоо миний хажуу талд харагдана. Тэгээд та нар ороод үзэж ус болно шүү. Энэ компьютер тий. Yay. Даа чин яагаад ийм сарнаа гараад ирснийг мэдэхгүй юу те чи жоохон сарнааны зураг мөрөгтэй. Би сайн мэддэггүй маа яагаад гараад ирснийг. Компьютерийн хамгаалттай. Нүдний шил маань байна. Гэтэ амар сонио харагддаг. За энэ болготой миний нэм татагддаг шүү вэ. Тэгээ би энэ дээр ийм юмнуудаа тавьсан байгаа. За та нар ингэ сайн хараад тавьчихгүй дөө. Нэг иймэрхүү юмнууд байгаа.
Nice. Ямар сайн камерамен вэ? Camera woman. Энэ бол ингээд миний байнгын ашиглагддаг мейкапны зүйлсүүд байгаа. Тэгээ би ингээд тавьчул их амар байдаг. Тэг ингээд хоёр хажууд нь юм хавчаар бас тавьчул амар байдаг. Үсээ шууд холдуулаад мейкапаа эхлэхэд бэлэн. Ингээд миний мейкап энэ одоо эндээс эхэлдэг байгаа. За тэгээ хажууд нь болонгуудаа миний үзэгний тавиран, үзэгний шүгэ. Тэгээ би энэ дотор бас ингээд шууд аваад юм бичгээд ингээд хий нэг надад дугаараа өглөө гэж бодоход би шууд за та уцаа барьж байгаарэ гингүүтээ би шууд эндээс нэг үзэг аваад эндээс нэг тэтэр аваад тэгээ би дугаарыг бичиж авдаг. Тий. Хитэн уруулын юмнууд маань байгаа. За уруулын юмнуудаа танилцуулсан бичлэг бас байдаг байгаа шүү. За энд бас харуулчихъя. Уруулын юмнууд маань. За тэгээд тэрнээс хойш зөндөө юм авсан уруулны. За тэгээд энд бас нэг байна. Тэгээд миний чихвч болон миний вазлин байна. Вазлин бол угаасаа маш хэрэгтэй бүх газараа төрхнө. Энэ долонгуудаа ингээ манай 3 шүүгээ байгаа. Тэгээд энэ доор гарны маск байна. Ийм хятад гарны маск байна. Энэ долонгуудаа миний дан маникюрийн хэрэгсэл байгаа. Зүгээр. Энэ долонгуудаа миний дан маникюрийн хэрэгсэл байгаа. Би одоо сүүлийн үед нөгөө хумсаа бодохгүй байгаа болохоор өөртөө маникюр хийж байгаа. Гэтэ энэ хуруу яах вэ? Тэ. За тэгээд энд бас ингээ хэрэгцээгүй жоохон юм байгаа. Тэгээ надад хиймэлч хоолгүй. Ийм тийм үү. За би өөтөш нэг юм чоологтой байгаа. Тийм гоё нөө. За тэгээд энэ долонгуудаа миний усны хэрэгслүүд байгаа. Тэгээд гоё хятад хүүхэнтэй саатай гарын биений тос байгаа. Энэ аягүй гоё. Тэшээ тавьчих. Тэгээ миний эвдэрхий сармус дэрвэлж ягаад ч юм хайж чадахгүй байгаа. Юу ч дэрвэлж чаддгүй ч гэсэндээ. За энэ долонгуудаа гэжтэй миний мейкапа цэвэрлдэг юм байгаа шүү. Энэ нугасаа л юм байдэн шүү дээ та нар мэдэн те. За энд иймэрхүү юмнууд байгаа. Миний хичээлийн хэрэгслүүд маань байгаа. За энэ дотор миний уруулны будагнууд байгаа. Бол нэг иймэрхүү хичээлийн холбоотой юмнууд байгаа. За энэ шүүгээ бол бүр онгоогдохыг ч хүсэхгүй байна. Энэ шүүгээ за байж байгаарэ гэхгүй. Oh my god. Sorry guys. Анаа яаж хатсан бэ та? За ийм шүүгээ наа. За мэдээж наш хариулаарай. Би жоохон хог би жоохон хогноо шиг цоглуулах дуртай хүн. Гэтэ энэ бол дан миний хэрэгцээтэй юм гэж би хувьдаа бодож байгаа. Тийм болохоор энэ бол миний хэрэгцээний бас хэдэн зүйлсүүд байгаа. Хүнд ингээд одоо ашиглагдаж болох үз ингээд жилийн дараа ч юм уу нэг ашиглагдаж болно гэж одоо ингээд хайж чаддгүй юмнууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнуудаа ингээд хийцэн байгаа. За тийм байна. За энийг деталийн харуулад яах вэ? Тэ. За доор нь. За бас энэ нөгөө хайч чадахгүй яаж чадахгүй юмнууд маань байгаа. Ингээд хайч чадахгүй яаж чадахгүй гэтээ нэг хаяа бас нэг ашиглагдана гэж бодоод ингээд байлгаж илээдэг юмнууд маань байгаа. За хэдүүлээд доош орцгоё гэж. За би энд ороод багтахгүй of course би танаас харуулъя. Юутай ч миний толгой ингээд багтдаггүй байгаа. Гэтээ би бол жижигэн байсан бол би энд өөрхөн бас нэг space-ийг бий болгох байсан гэж би хувьдаа боддог. Тий. За юутай ч энд бол бүр өстэй хаях гэж хайч чаддгүй юмнууд маань байгаамаа. Тэгээ барыг хизээч барыг ашигладаггүй. Гэтэ бас ашигладаг юм болов. Цэвэрлсэн байна. Хайх хаяад архин нөхөд. Аха. Бүр нэг уут юм гаргаж хайж ийсэн. За энэ дотор миний дан юунууд байгаа. Бичиж. Энэ дотор нөгөө миний нэг цэнэглэгчнүүд байгаа. За. Тэгээд миний гэрэл, микрофон тэр ингээд уутнууд байна. Яг ч юм гинт хэрэг болох юм шиг санагдаад. Тэгээд энэ би бас нэг сонин цуглуулгатай noloнготой би энэ миний цуглуулга биш баха. Энэ дотор би нөгөө нэг идэж уух жижиг шажиг юмнуудаа хийнэ гэж би бодоод бол энэ байлга тийм цаашаа тавьчих. За тийм ингээд миний биерэн бичгийн хэрэгсэл мэрэгсэл энэ дотор ингээд байгаа. За би танаас амар сонин цуглуулгатай тэрийгээ бас харуулъя. Энэ noloнгуудаа юу байгаа? Ялк. Энэ маш сонирхолтой, айгуу сонирхолтой зүйл байгаа. Ингээ маш олон төрлийн брэндүүдийн ялкнууд энд байгаа. Бүр жишээлбэл онгоцны тийзний юу хүртэл байна. Энэ бол их сонин цуглуулга. Хүмүүс ингэ цуглуулдаг үгүйг бол би сайн мэдэхгүй байна.
Тэг ингээд. За энд бас миний яалтнууд байгаа. Зураг хүртэл байгаа. Бохны. Тийм. Би өөр нь бол тэр одоо дээр бас нөгөө дурсамжийн арчтэй тэрэн дотор хог хүртэл байгаа. Тий. Маш их дурсамжийг ингээд өгүүлдэг учраас одоо тэр одоо юуг харах болгондоо би ингээд тэр дурсамжийг бодно гэсэн үг. Одоо тэр хогийг. Миний хогийн сан маань байдаг. Тэгээ хажууд нь миний 6 хоног үерсэн залуугийн зураг байгаа. Би энийг нөгөө бас хайчиж чадахгүй дурсамжийнхаа хайцаг руу хийчих чадахгүй. Тэгээ ингээд хогийн саны хажууд бол байлгаж байгаа. Гэтэ би тэр хүнийг үзэн ядаагүй шүү. Тий. За энэ миний цүнхний уутай энийг ингээд энэ доор нуучих. Би өөр нь юм нуугаад нухтай айгуусай. My favorite гэрэл аавынхаа өрөөнөөс авчирсан. Тий. За юутаж энд миний утас муцаа цэнгэлдэг хэсэг байгаа. Тэгээ би энэ ард нь айгуу гоё юм нөгөө нэг юм өлгцөн. Арсан та харуул. Аха. За ийм юмнууд өлгцөн байгаа. За тэгээд энэ болонготой миний сандал энд байдгийн. Гэтэ ингээд амар хүнд болохоор ингээд ийшээ тийшээ зөөхөд айгүй хэцүү. Далны бас харуулахгүй байгаа шүү. Гэтэ угаасаа айгүй урт бичлэг болох байх гэж бодож байгаа. За энэ болонготой миний нөгөө нэг том охины цүнх маань байна. Миний том охины цүнх. Миний лабубу гэдээсэн яг үндэ энэ лабубу биш байгаа шүү. Энэ нөгөө Stacy гэдэг нэртэй. Та нар хэрвээ лабубу гэвэл манай Stacy жоохон гомдон. Тийм. Ер нь хэлж болохгүй шүү. Заяа лабубу гэдэг. Нөө унаа байна. Ядаж би нэгэ бол айгу залхуурхаараа ундаг. Тэрнээс биш би бол хөвчлэн алхдаг байгаа. Түрүү макронууд байсан шүү дээ. Тэрийн энэ дээрээ зурдаг. Тэгээ тэр кодоор боддог зураг байна. Би нэг уул нь гоё будах гэж үзээ. Тэгээд ингээд будахгүй л байгаад байгаа. Уул надад хий гэвэл хийх юм зөндөө байгаа. Гэтэ би уцаа үзэж TikTok үзхийг сонгодог. Хизээж ашигладаггүй. Агаар чигшүүлэгч байна. За тэгэхээр ингээд миний өрөө нэг иймэрхүү иж бүрдлээс бүрддэг байгаа. Тэгээд би нөгөө жоохон байхдаа ч хийжтэй би одоо хүртэл энэ өрөөнийхөө обооны өнгөнд бол дуртай хийвэрээ. Ийм гоё ногоон өнгөтэй. Тэгээ би өөр нь бол ягаан өнгөнд дургүй байсан ч гэсэндээ би ягаан өнгөнд одоо том болоод дуртай болсон. Эгчтэй баярлаа. Миний ингээд гоё бичлэгээ хийж өгж байгаад маш их баярлаа. Тэгээд миний өрөөтөө бас танилцсан та бүхэндээ маш их баярлаа. Тэгээд сүүлд би 4,000 subscribers хүрсэн байсан. Тэр бол миний хувьд бол маш их тоо. Тэгээд би бүр маш их баярлж байгаа. Тэгээд та бүхэндээ үнэхээр их баярлаа. Тэгээд цаашдаа ямар бичлэг үзмээрэн комент хэсгээр бичээрэй. За тэгээд ютаж баяртай байна. Гэл тусна гэхгүй. Гэл тусчих. Ер нь жоохон хөвчлөлтэй ялгаа ийдтэй. Сайн жоохон за баяртай яриа удаан хэл. За баяртай хэлбэл. Баяртай kiss. Ингэ болоо. Тий. За.